За аудитын бас юм хийх гэж оролцлох шиг байна. Би надад нэг хоёр асуулт байна. Нэг нь их тодорхой асуулт. Энэ дээр Магнас өрн дарга нэг тайлбар хийгээч. 68 дугаар хуудсан дээр байгаа улсын төсвийн хөрөнгөөр өмнөх онуудад ажил нь эхэлсэн боловч төсөвт өртгөн нэмэгдэж байгаа барилга байгууламжийн төсөвт аудитын дүгнэлт гаргах гээд нэлээд нэг хуудас материал байгаа. Энэ дотроос нэг саяны мөнгө соёлын гишүүний асуугаад байгаа шиг дүгнэлт гаргачлаа. Тэгээд одоо яаж засаад яг залруулад яг хэдэн төгрөгийг өөрчлөөд тэгээд байгаа мó эсвэл дүгнэлт гаргаад хаяад байгаа мó? Энийг нэг тайлбарлаад өгөөч. Хоёрдугаарт нь та түрүүн уншаад орхицсан төрийн аудитын байгууллагын 2025 оны үр дүн гээд энэ хуудас байгаа. Энийг нэг хүчлэн тайлбарлаад өгөөч. Одоо ингээд илэрсэн зөрчил нь 20 их 80 юм уу юу юм? Тэгснэ залруулсан алдаа нь 10 их 80 ч юм уу? Би бас тоог нь уншиж мэдэхгүй энэ нэгж нь байхгүй. Тэгээд төдөн зөвлөмж гаргасан хүлээн зөвшөөрүүлсэн үр өгөөж гэдэг нь одоо юу гэсэн үг вэ? Нэг төгрөг доногдох санхүүгийн үр өгөөж 32 төгрөг гэдэг нь бас юу гэсэн үг вэ? Та энийг нэг баахан бичиж байгаа нэг 15 байна л да. Энийг нэг танин мэдхүү үүднээс нэг тайлбарлаад өгөөч. Тэгээд 3 дахь санаа болохоор яг мөнгө соёлын гишүүний хэлээд байгаа шиг одоо энэ хяналт шалгалтын аудитын үр дүнд юм сайжирч биелж баймаар шүү дээ. Биелдэг байлгахын тулд таны саяны хэлээд байгаагаар болчих юм уу? Та нэг хэдэн жижиг сажиг өөрчлөлт хийгээд хуулинд өөрчлөлт орчход болох юм уу? Би одоо ингээ харахаар 10-аад оны үеэс эхлээл хийсэн аудитын тэр дүгнэлтүүд хийгсэн залруул гэсэн юм залруулагдахгүй л яваад байгаа хөөе. Би эрдэнэ төлөвлөрийг мэдж байгаа. Тэр хөгжлийн банкн дээр хийсэн аудитын би бүгдийн дэрт детальчилж үзсэн. Өчнөө олон тэрбум төгрөг байгаа. Одоо болтол биелэгддэг байхгүй. Энийг яаж биелдэг болгох юм бэ? Биелэхгүй бол яах ёстой юм бэ? Тэмүүлэн гишүүнийг асуултанд нэмээрэй. За, хэн хариулах? Магнас өрн дарга 4 номер. За, Алтай гишүүний асуултанд хариул үндэсний аудитын газар Магнас өрн. Тэгэхээр эхний асуултан дээр энэ улсын төсвийн хөрөнгөөр өмнөх онуудад ажил нь эхэлсэн боловч төсөв төртгөн нэмэгдэж байгаа барилга байгууламжийн төсөвт аудитын дүгнэлт гаргах энэ ажил бол сүүлийн 2 жил хийгдсэн. Тэгэхдээ Улсын хурлын төсвийн байнгын орноос сэдвээр батлагдаж хийгдсэн. Тэгэхээр энэ бол их төвөгтэй ажил байсан. Өөрөөр хэлэх юм бол манай гүйцэтгэлийн аудитын газрын хүмүүс бараг өнгөрсөн жил ихт бид нар 7-8 сар зөвхөн энэ дээр ажилласан. Яагаад гэвэл зэрэг сангийн яамнаас бусад яамдаас сангийн яамаар дамжаад маш олон ийм зогссон төсөл арга хэмжээ нийт хэд хэлээ гэлээ. 185 төсөл арга хэмжээ ирнэ гэдэг бол бид нар тэрийг бүхэлд нь үзэж энэ төсөв төртгөний нэмэгдэл нь зөв байна уу буруу байна уу гэдгийг бид нар нотлох баримтаар ингэж хянаж байгаа. Тэгээ бид нар энэ дээр бичигдсэн баа хэдэн тэрмаар билээ юуг бууруулсан 87.9 тэрэм төгрөгөөр бууруулсан байдیں۔ Төсөв төртгийг. Зарим дээр нь бид нар дүгнэлт өгч амж чадахгүй. Яагаад гэвэл энэ нотлох баримтаар нотлогдохгүй боломжгүй. Зарим нь угаасаа нэмэгдэхгүй гэдэг ингээд бид нар өгсөн энэ дээр одоо байж байгаа. За ингээд энэ ажил бол уг нь тухайн нөгөө магадлал хийдэг, зураг төсвөө баталдаг, магадлал хийдэг тэр эрх бүхий төрийн байгууллагууд хийгээд хариуцлага хүлээгээд тэгээд төсөв захирагч нараа дамжаад төсөв суугаа явж явах хэвээр ажил манай дээр ингээ ажил нэмээд тэгээд тэр бүх ажлыг бид нар эцсийн тайлангаа төсвийн байнгын оронд ирүүлээд тэгээд бас их хурл дээр байнгын орон дээр бас ингээд ажил нэмж байгаа. Тийм учраас бид нар өнгөрсөн оны сүүлээр 25 оны сүүлээр юу гэж төсвийн байнгын орон дээр сэдв авсан бэ гэхээр бид нар жил болгон энэ юмтай ноцолтгоо болёо. Бид нар тэр зураг төсөв зохиогоод байгаа магадлал хийгээд байгаа тэр суйрлуу нь сэдв баталж орё гэд энэ жил бид нар барилгын хөгжлийн төв, замын хөгжлийн төв, тэр эрчим хүчний хөгжлийн төв тэр зураг төсөв зохиогоод магадaltaг тэр байгууллагуудынх нь үйл ажиллагаар орж энэ яагаад та нар ингээ буруу зуруу юм хийгээд байгаа юм бэ? Учир шалтгаан нь юундээ байгаа юм бэ гэд бид нар энэ улс суурилуунд орж ноцолдохгүй бол жил болгон ийм нэг төрийн байгууллагуудад ажил нэмсэн цаг хугацаа авсан ийм зүйл байгаа учраас энэ тал руу н орсон байж байгаа.
Тэгээ энэ саяын таны асуудаг дээр бол яг сүүлийн 2 жил сэдвээр батлагдаад ингээ орцсон учраас бид нар зайлшгүй энэ дээр хийсэн маш их ажил болсон, бас их асуудалтай байсан гэдгийг бас хэлье, та бол зөв харсан. За хоёрдугаарт нь 2025 оны үр дүнг бол энэ бид нар товчлоод энэ хэдэн тоо оруулсан байгаа. За 10.9 тэрбумын залруулсан алдаа гэдэг бол тухайн ягтлан бодох хүртгэлийн тухайн үеинд нөгөө энэ цифрийн алдаа одоо шууд залруулчих болцоотой ийм алдааг нь бол одоо хэлж байгаа юм. За 20.2 их найдын илэрсэн зөрчил гэдэг дотор бол сая би дурдсан 3900 бид нар аудит хийсэн. Энэ дотор нөгөө гүйцэтгэлийн аудит нь орж байгаа, нийслэлийн аудит нь орж байгаа, санхүүгийн аудит нь орж байгаа. Манай 2025 онд хийгдсэн бүх одоо үйл ажиллагаан дээр өгсөн зөвлөмж, хэдэн төгрөгийн ямар юун дээр бид нар зөвлөмж өгсөн, хэдэн төгрөгөн дээр нь албан шаардлага өгсөн, хэдэн төгрөгөн дээр нь төлбөрийн авт өгсөн, бүх одоо манай тооны нийлбэр явж байгаа. За тэр 1.5 их найдын хүлээн зөвшөөрөгдсөн үр өгөөж гэдэг бол цаад байгууллагын тухайд, шалгагдагч байгууллагын тухайд шууд одоо хүлээж аваад шийдвэрлэсэн ийм асуудал байж байгаа. Ийм асуудал байж байгаа. За 32.1 төгрөгт ногдох санхүүгийн үр өгөөж гэдэг энэ тухайн жилийнхаа энэ нийт За хэн гүцэх вэ? За 1 номерын микрофоныг нээ. За бодлогын газрын дарга Баярмаа та бүхэн алтан уян гишүүний асуултанд хариулъя. Ерөнхийдөө бид нар хийж байгаа ажлынхаа үр дүнг үнэлэхийн тулд илэрч байгаа зөрчил маань өөрөө хэр их одоо хүлээн зөвшөөрөгдөж засагдж байгаа вэ гэдэг чиглэл дээр бол олон улсын чиг хандлага байдаг. Энэ чиглэлээр бид нар бол ажиллаж байгаа. За тэгээд ер нь бол аудит шалгагдаж байгууллагуудаас бид бүхэн хариу аваад за энэ дээр бид нар судалгаа хийгээд яг үнэхээр хэрэгжсэн тэгээд үйл ажиллагааг нь сайжруулсан за зөвлөмж өөрөө хэрэгжээд тухайн байгууллагын үр ашгийг дээшлүүлсэн гэж үзвэл тухайн байгууллагатай ярьж агаад энэ санхүүгийн үр өгөөжийн асуудлыг тооцож гаргадаг. За ер нь ингэж гаргах үндсэн зүйл маань яагаад ингэж тооцож байгаа вэ гэхээр бид нар төсвөөс авч байгаа мөнгө одоо нэг төгрөг тутамдаа хэдэн төгрөгийн За гүйцээгээ хариулж одоо мик өгчгөр. Өөрөөр хэлбэл хэдэн төгрөгийн бид нар одоо үр ашигтай ажиллаж байгаа юм бэ? Одоо бидний сонгож байгаа аудитын сэдв өөрөө зөв сонгогдож зөв одоо хийгч гэнэ гэдэг чиглэлээр үнэлгээ өгдөг ийм олон улсын жишээ байгаамаа.